За хамгийн том асуудал бол энэ үнийн өсөлт инфляцтай холбоотой. Энэ дээр ер нь бидээс яг ямар бодлогыг ирэх хугацаанд хэрэгжүүлэх вэ? Одоо ер нь ингээд сумын түвшинд, хөдөө орон нутгийн түвшинд очиж байгаа бараа бүтээгдэхүүн үн бол асар өндөр байгаа. Тэгээ энэ дээр ямар нэгэн хийгдсэн судалгаа байгаа юу? Энэ чиглэлээр ер нь ямар арга хэмжээ хийхээр төлөвлөсөн бэ? Тээвэр логистикоос болж гин үү? Эсвэл татвараас болж гин үү? Энэ дээр судалсан зүйл байна уу? За хоёрдугаарт нь энэ инфляц гэдэг зүйл яг үндэ тооцож байгаа аргачлал нь зөв байгаа юу? Яг бодит байдал дээр бол юмны үнийн өсөлт бол маш өндөр байгаа. Тэгээ инфляцийг бууруулах талаар зөвхөн ингээд Монгол банкнд ер нь гол нь даатгсан эндээс нэг бодлогын хүүг 1-2% нэмэгдүүлсэн нэг ийм л арга хэмжээ аваад яваад ах юм уу? Эсвэл энэ инфляцийг бууруулах талаар ер нь тусдаа бие даасан шаардлагатай бол хууль. За ер нь бодлогын ямар арга хэмжээнд авахар ирэх энэ төсвийн хүрээний мэдээлэлд тооцож байгаа вэ? Энэ инфляцийн дарамт гэдэг зүйл бол үнэхээр маш өндөр байгаа шүү. Яг үнэндээ цалин 6% өсгсөн ч гэсэн инфляцийг хязгаарлах, бууруулах чиглэлээр яг дөрвтэй бодлого бол би хийхгүй байна гэж миний хувьд бол харж байгаа. Тийм учраас энэ дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ? За гурав тонууд бол энэ эдийн засгийн яг эрүүл бүтц бол хувийн хвшилт тулгуурлах ёстой. Тэгээ хувийн хвшилт тулгуур чиглэлээр олон ажлыг өмнө бас хэрэгжүүлж засгийн газар сангийн яам оруулсан боловч за ялангуяа ингээд ийм төрийн орон нутгийн төрийн өмчөр гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд энэ ажилтан албаагчдын эсэргүүцлээс болоод энэ зогссон. Тэгэхээр энийг цаашид энэ шинжлэлийг хэрэгжүүлэх, хувийн хвшилд энийг тулгуурлаж хариуцуулах, төсөвдөр бол энэний нэгж тарифыг ашигтай байх хэлбэрээр гэхдээ төрд байснаас хэмнэлттэй байх хэлбэрээр зохион байгуулах энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд тэтгэмжийг тухайлбал жилээр олох сонголттой байд юм уу? Дараа нь хувийн хвшилд шилжсэн тэр албан хаагчдыг хэвийн доктортой үйл ажиллагаа явуулахад энэ баталгааг нь гаргаж өгсөн хэлбэрээр байд юм уу? Ингээд энийг бол их тодорхой болгож өгөх юм шаардлагатай байна гэж үзэж байгаа. Ер нь хувийн хвшилд тулгуурлаж хөгжих чиглэлээр яг ямар дөрвтэй реформ хийх вэ гэдэг. За дараагийнх нь бол энэ төсвийн урсгал зардалтай холбоотой асуудал байгаа. За урсгал зардлыг бол бууруулахгүй үнэхээр болохгүй байна. Яг үндэ татвар нийгмийн даатгалын шинжилгээг хийж хэрэгжүүлнэ, энийг бол зорж байгаа гэж засгийн газар мэдэгдэж байгаа боловч энэ урсгал зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах энэ бодлогыг бол зоригтой шинжилж хийхээс өөр арга байхгүй. Ингээд хараад байхад энэ ингээл нэг ийм нэгдсэн хурал зөвлөгөө за тэгээ гадаад дотоод томилт бол дэндүү их байгаа шүү дээ. Яг үнэндээ бол. Тэгэхээр энэ гадаад томилтыг бол зоригтой маш их хэмжээгээр бууруулах хэрэгтэй. Шаардлагатай бол тэгээд ерөнхий сайд гол сайд нар нь яваад тэгээ бусад хүмүүс нь яваад ах тийм шаардлага байгаа юм. Олон арваараа. Тэгээ энэ зүйлээс эхэлнэ. Тэгэх юм бол том хэмжээний ийм орон зай гарч ирэх боломж бол бүрднэ гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь яг тодорхой ямар шинжилэл хийхээр бэлтгэж байгаа вэ? Энэ эдийн засгийн асуудал гэдэг бол өөрх айл хүн бүрт хамааралтай зүйл байгаа. За дараагийнх нь бол энэ хувийн хвшлийг дэмжихийн тулд энэ жижиг өрхийн бичил бизнесийг дэмжих чиглэлээр энэ хөнгөлөлтөө жилийн их усүрийг яаж нэмэгдүүлэх вэ? Энийг ерөөсөө нэмэгдүүл чиглэлээр нэг төсвөөс ийм хараат байдлаар яваад байгаа. Энийг жоохон чөлөөлж ийм хөрөнгө их усүр байгаа бол энийг эргэлтэнд оруулж энэ хүн бүр чинь нэг өөрийн чаддаг зүйлээ хийж хэрэгжүүлж эдийн засгт хувь нэмэр оруулна шүү дээ. Тэгэхгүй бүгдийг ингээд төр өөрөө л харах юм шиг, өөрөө зохион байгуулах юм шиг бүх юмд ингээд оролцсон байдлаар яваад байгаа энэ эдийн засгийн бүтцийг бол бүтнээр нь нэлээд өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа. За би санаж жижиг дунд үйлдвэрлэлийн зээлгэхэд нэг За Лувсан намын Ган Төмөр сайд хариулт өгье. Энэ үнийн өсөлт бол сүүлийн 2 жилийн хугацаанд явж байгаа өсөлтийг хүмүүс их тодорхой анзаарч байгаа. Юу анзаарэгдэж байгаа вэ гэхээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр үн бол өсдөг юм байна. Хэрэгцээ нь нэмэгдээд, эрэлт нь тодорхой болчихоор бол үн өсдөг юм байна гэдгийг бол бүгдээрээ харж байгаа. Импортын хэмжээч гэсэн энийгээ дагаад нэмэгдэж тийм байл. Бид нар бол жишээлбэл 24 оны импортын өсөлт бол 26% байсан шүү дээ. Тэгээ 26% өсөлтийн импорттой улс 25 онд бол 10% өсөлт байна уу гэж харж байгаа. Энээс бага хуваар импортыг бид нар хязгаарлах тухайд бол онцгойлон бас бодлого барих учиртай. Ингэжээж бид нар үнийн өсөлтийг валютын ханшийн тогтвортой байдлыг бол цаашаа хадгалж явна.
Жишээлбэл одоо дарханд ямар нэгэн байдлаар хүн болоод тодорхой яам тамгын газар очиход л тэнд байгаа орон сууцны үн өсөж байгаа шүү дээ. Ийм байдлаар энэ юу хэлж яах вэ гэхээр худалдаа авахч нь чадaltaа болох тусмал нөгөө талдаа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөд байдаг нэг ийм зүйл байгаа. Ер нь бид нар яг ямар бараа хаанаас аваад Монгол улсад хэдээр зараад байгаа тухай бүрэн хэмжээний судалгаа хийж байгаа. Бүрэн хэмжээний судалгаа. Төсөв өөрөө яг энэ үнийг өсгөдөг гол хэрэгсэл болж байна гэдэг тантай бол санал нэг байна. Тийм учраас бол төсвийн худалдаа авалтыг хэрхэн тэр 1000 дахин 100 дахин өссөн үнээр биш хийх вэ гэдэг асуудал байна. Жишээлбэл маск 50 төгрөг байна. Ирээнд. Манад 500 төгрөг байна. 100 төгрөгөөр авсан маска манайхан 1000 төгрөгөөр шахаж байна. Эмнэлгийн ор тэнд ямар үнэтэй байна, манад ямар үнэтэй байна. Бүх харьцуултыг манай яам хийж байгаа. Тэгэхээр одоо төсвийн худалдаа авалтыг бид нар хэрхэн одоо хямд үнээр хийх вэ? Энэ худалдаа авалт хямд явах юм бол нөгөө эрэлт талынхаа зохицуултыг бид нар хийж чадах юм бол үнийн өсөлт бол тогтвортой байх. Ийм бололцоо бол байна. Тийм учраас урсгал зардлыг бууруулахдаа бид нар энэ үнийн зохицуулалт худалдаа авалтын хэлбэрээ харж иж дамын 8-8-аас салж иж хийнэ гэдэг ийм зорилтойгоор ажиллаж байгаа. Яг энэ хүрээндээ бид нар цахим засаглалаа илүү төгөлдржүүлнэ. Ингэж чадах юм бол бид нар төрийн албаныхаа тоог цөөлнө. За цөөлсөн төрийн албан хаагчид төр хийх программыг та санал болгож байна. Энтэй санал нэг байна. Энэ дээр тодорхой програм хэрэгжүүлнэ. Дээр нь тэр жидүү зээл бид нар одоо энэ банкудаар зээл өгүүлээд тэрнийхэн хүү болоод даатгал дээр ажиллаж байгаа нь айгүй сайн хувилбар болсон. Маш сайн хувилбар энэ. Тийм учраас За болдын чухлан сангийн сайд нэмж хариулъя. За Бадан сүрэг гишүүний асуултанд хариулъя. За ер нь гишүүний гаргаж байгаа зарчмын саналтаа бол би 1000% санал нийлж байна. Монгол улсын төсвийн 75%-ийг нь урсгал зардал эзэлдэг. 25% нь одоо хөрөнгө оруулалт. Энэ 75%-ийн 60% нь тэтгэвэр тэтгэмж цалин халамж байдаг. Үлдсэн 15% нь л одоо үйл ажиллагааны зардал. За саяын таны ярьж байгаа гадаад томилтын зардал бол бүр бага 2.5%-ийг л эзэлдэг. Тэгэхээр бид урсгал зардал дээр дөрвтөө одоо хэмнэлт хий, дөрвтөө өөрчлөлт хий гэвэл цалин тэтгэвэр тэтгэмж энэ халамж дээр л одоо дүн шинжилгээ хийж үүн дээр л бүтцийн өөрчлөлт хийх ёстой юм байна. Тэрнээс хойш урсгал зардал дээр бид бүсээ чангалаад таны саяын хэлжсэн шиг зорж исэн шиг тийм дөрвтөө хэмнэлт гарахгүй юм байна. Нэгт за хоёрт үнийг яаж багасгах вэ гэхээр ийм байна. 2025 оны төсөв батлагдах үеэр дагсан тогтоол дээр засгийн газарт нэг үүрэг өгсөн байна. За жавхлан сайд гүйцээж хариулъя. Төсвийн урсгал зарлалыг нэмэгдүүлээд байгаа энэ хууль эрх зүйн орчны талаар одоо танилцуулга оруулж ирээ гэдэг. За ингээд танилцуулга улсын их хурл засгийн газар хөрвүүлсэн байгаа шүү. Энэ дээр та бүхэн маань нэг ажиллаад өгөөч. Тэн дээр гол санаа юу байгаа вэ гэхээр 208 хуулийн 1024 заалтаар Монгол улсын төсвийн урсгал зардлыг одоо хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл бараг л бүх ажлыг төрийн чиг үүрэгт оруулаад багтаагаад за төсөвтөө багтахгүй цаана байгаа дахиад 14 их 80 төгрөгийн зардал наалганы цаана хүлээгээд байж байгаа. Тэгэхээр энэ бүгд дээр одоо дүн шинжилгээгээд үүн дээр бүтцийн өөрчлөлт хийж энэ урсгал зардлыг одоо хуулиар нь багасгаж иж бид нар төсөв дээр дөрвтөө өөрчлөлт хийж чаднаа. Тийм учраас энэ дээр одоо улсын их хурлын гишүүд манд энэ одоо засгийн газраас хөргүүлсэн санал дээр одоо энэ дээр маш сайн анхааралтай ажиллаад энэ одоо хуулиудыг эренбэлж зогсоохын зогсоож за Бадан сүрэн гишүүн тодруулж сууя. Энэ хүн бүрий хийж чаддаг юм хийхэд нь л сайн дэмжмээр байгаа маа. Тэгэхгүй манай энэ одоо хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Монгол улсын эдийн засаг буюу дотоодын бүтээгдэхүүнд жижиг бичил бизнесийн эзэлж байгаа хувь хэмжээ ердөө 5.5% гэж гарч байгаа байхгүй юу. Гэтэл олон улсын дундаж бол 40-аа түүнээс дээш шүү. Тэгээ эндээс харагдж байгаа зүйл нь ингээд хүн одоо ажилгүйд их байл гэж яриад байдаг. Хүн бүр өөр хийж чадах юм
яаж хөнгөлөлтөө зээлийн бодлогоор, борлуулалтын бодлогоор, бусад одоо бодлогоор яаж дэмжих гэдэг орхитод байгаа маа. Энийг одоо яг ямар бодлого эх онуудад барих вэ? За хоёрдугаарт нь энэ хөнгөлөлтөө зээлийн хүртээмж бага байгаа гэдэг нь бол юунаас харагдаж байна гэхээр жилдээ нэг удаа нэг конкурс зарж байгаа юм шиг ганцхан удаа жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгодог. Жилд ганц удаа штэ. Гэтэл бусад орнуудад энэ хөнгөлөлтөө зээлийн их усүр нь тогтмол байж идэг. Шаардлага хангасан одоо иргэн өрх бичил жижиг бизнесэнд очиод авдаг. Энэ боломжийг бүхэл бүтэн Монгол улс яагаад бүрдүүлж чадахгүй энэ олон жил яваа. За, Лувсан Бямбагийн мөнх баясгалан гишүүн асуулт.